Сүүлийн үед бид нэр зөв хүн байх тухай асуудлыг л их чухлаар тавих нь энэ нийгмийн харилцаанд хэрэгтэй юм болов уу гэж миний хувьд боддгийг. Зөв хүн гэж хэнийг хэлэх вэ гэхлээр миний хувьд л нэг дөрвөн зүйл дээр л зөв хүнийг тодорхойлж авч үзэх гээд байгаа. Нэгдүгээр яриа хөөрөнд зөв байх, хоёрдугаар явдал үйл нь зөв байх, гуравдугаар санаа бодол нь зөв байх, дөрөвдүгээр сансантай хүрэх арга зам нь зөв байх. Яриа хөөрөнд зөв байх тухай асуудал бол хүнтэй сайхан мэндэлцдэг, хүний өдөө сайхан нэмсгэлдэг, хүний асуултанд сайхан хариулцдаг. Яриа хөөрөө зөв хүн гэр орондоо ховж ив, хэрүүл маргаан буруу үйлдэлийг огт хийдэггүй. За явдал мөрөн зөв байх тухай асуудал бол тэр хүний хийж байгаа үйлдэл болгон хүнийг гомдоосон, бухимдуулсан байхгүйг л хэлж байгаа юм. Жишээл машины урдуур хүүхдээ хөтлөөд гарч байгаа хүнийг харахад тухайн хүн амжаад гарч байгаа мэт байгаа боловч хүүхдээ хөтлөөд аюулын урдуур гүйж байгаатай агаар нэгэн байдаг. Энэ нь цаана хоёр том хор холбогдыг хүүхдэд өгч байна. Нэгдүгээр хүүхдэд айдас бий болж эхэлдэг. Хоёрдугаар энэ үйлдэл хүүхдэд далд ухамсарт нь ингээгүйгээд гарчиж болох юм байна гэдэг энэ үйлдэл буруу үйлдэл маань цуцсан байна. Тэгээд хэзээ нэгэн цагт дүүгээ юм уу эсвэл насан туршид том хүн болсон хойно үр хүүхдээ хөтлөөд замын урдуур гүйдэг. Буруу үйлдэлийн дадалд хэвшил маань зөв биш үйл явдлаас үүдэлтэй юм аа. Тэгээд энийг бол манай насан туршид залуучуудаа үр хүүхдээ уламжлан өвлүүлэх хамгийн сайн өв бол энэ юм байна л гэж би хэлэх байна да. Соёл танаас эхлэн